За сайн мэцхан уу. Намайг Чулуунбаатарын Мант 2 гэдэг. Өмсөн давралтай олон улсын инженери мастер. Биеийн тамир менежмент тасгалжуулагч багш мэргэжилтэй. Өмсөн давралтын дэлхийн цомын 2 дахь тэмцээн Швейцар хотод зохиогдоод тэндээс мөнгөн медаль, дараагийнх нь Франц улсад зохиогдоод тэндээс алтан медаль аваад ирсэн. Одоо яг өмсөн давралтын одоо энэ олон улсын тэмцээнүүдэд 25.120-20-с дээшгээ тамирчид оролцож байгаа. Франц улсад аюулгүй өндөр ач холбогдолтой тэмцээн зохиогдсон. Учир нь юу гэхээр 2030 онд Франц улсын одоо яг тэмцээн болсон саяны газарт өмсөн давралтын олимпийн төрлийг авах гэдэг аюулгүй том амбицтай ажиллаж байгаа. Эрэгтэй төрөл дээр болохоор би алтан медаль, хүрэл медалийг манай багийнх Хэрлэх авсан. Эмэгтэй төрөл дээр болохоор Сэлэнг Стамар клубын одоо Хэрлэх Сэлэнг 2 маань бас ингээд бид гурав Францд ихний 2 алт 1 хүрэл медальтай ирсэн. Спорт давралтын төрлөөр бол 2013 оноос эхэлсэн. Тасгалжуулагч багш нь манай үеэлэх байсан учраас ер нь бол хичээлж эхэлсэн нэг гол зүйл болсон. Өмсөн давралтын төрлөөр болох юм бол 2019 оноос эхэлж бэлтгэл хийж эхлээд 2020 оноос олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. 2023 онд анхныхаа хүрэл медалийг авсан. Тэрнээс хойш одоо дэлхийн цомоос 1 хүрэл, 2 мөнгө, 2 алт. Өнгөрсөн оны дэлхийн цувралуудын аврах гээд нийтдээ 5-6 шагнал авсан. Өмнөх жилүүдэд бол жилдээ нэг 2-3 тэмцээнд ер нь оролцоод ирдэг байсан. Одоо ойрын Солонгос, Орос гэх юм уу. Ер нь ойрын зардал багтаа улсууд ерөнхийдөө хвчлэн тэмцээн болдог байсан. Тухайн үед бол бас харьцангуй гайг байдаг байсан. Энэ жилээс эхлээд жилд хамгийн багадаа одоо 5 удаагийн цуврал тэмцээн зохиогдож эхэлж байна. Одоо ингээд бүх тэмцээнүүдэд оролцсон гэхэд бол яг зардлаа 100% өөрөөсөө гаргадаг тамирчдад бол маш хүндрэлтэй. Миний хувьд бол 2020 оноос ер нь олон улсын тэмцээнд оролцдог гэзээс хойш одоо Аянчаа Outfitters компани, U-Bike клуб гэдэг энэ хоёр байгууллагын турсламжтайгаар бас ингээд олон улсын тэмцээнүүдэд бас харьцангуй гайгүй бас оролцоод явж ирсэн. Одоо манай спорт маань өндрийн спорт. Одоо тодорхой хэмжээний өндөрт авирж буудаг. Дотроо хэд хэдэн төрөлтэй л дөө. Спорт авиралт маань гэж жишээлбэл 3 төрөлтэй, өмсөн давралт маань 2 төрөлтэй. Тодорхой хэмжээгээр дээшээ авираад ирэх тусам маань тодорхой хэмжээгээр айдсаа эргүүлээд өөртөө кайф болгоно. Тэгэхээр одоо шинээр сонирхож байгаа хүмүүс бас тодорхой хэмжээний өндөрт гараад ирэхлээр угаасаа эхний угаасаа айж эхэлнэ. Багаар одоо тэр нэг илүү өндөрт гарч одоо тэр өндрөө улам ахиулах тусмал одоо тэндээс илүү кайфыг мэдэрдэг юм. Одоо найз өхөнтэй. Би нарчсан. Авируулж нарчсан. Олон улсын тэмцээнд явах одоо ингээ бэлтгэлээр ийш явах гадагшаа ойрхон хөдөө рүү хатанд авирах ч юм уу. Ингээд ер нь явлаа гэхэд гэр бүлийнхээ их ерөн санаа зовдөг. Зулгарсан, шалбарсан одоо юу байх юм бол бас тэрийг харчаа санаа зовдөг гэж юм. Ер нь бол жоох эрсдэлтэй, өндөрт гардаг учраас бас ингээд олс өөрийнхөө багаж хэрэгсэл юм сайн анхааралтай байгаарэ гэж бас ер нь бол үргэлж захидаг. Тэгтээ хязгаарч хоригдж байгаагүй, үргэлж дэмждэг. Дараагийн тэмцээн гэх юм бол одоо Америк нэгдсэн улс, Канада сүүлийн 2 тэмцээн байгаа. Тэгээ ямар ч гэсэн одоо 3 тэмцээнд оролцсон, 2 тэмцээнээ дуусгаад бас ингээд нөө цуврал тэмцээний аврах гэж тодруулдаг. Одоо өнгөрсөн жил би цуврал тэмцээний аврагаар тодорж ирсэн бол энэ жил бас тэрийг давтах зорилготой явж байгаа. Яг хурдны төрлийн л бааз одоо найрамдалд байгаа. Техникийн бааз энэ жилээс бас нэмэгдэж байгаа. Тэрнтэй холбогдуулаад бас одоо техникийн төрөл дээр илүү сайн бэлдэх. Сая хэлсэнчлэн Монгол улсад одоо тэрний талаар мэргэжилттэй юу байхгүй гэсэн. Тэгэхээр одоо гадагшаа гарч сургалтыг авах гэсэн төлөвлөгөөнүүд байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд хэрэгжүүлээд эхэлчихсэн явж байгаа. Спорт авиралтын хувьд бол бас илүү техник, илүү мэргэжлийн багш тасгалжуулагч болох
зорилготой байгаа учраас нөгөө сургуулийн төгсч гисэн одоо бас олон улс руу явж сургалтууд нь суух гэж юмнууд энэ жилийн хувьд ер нь бол төлөвсөн ажлууд их байгаа. Монголд бол яг энэ салбарын албан ёсны дасгал жолооч гэж нэг ширхэгч байхгүй гэж хэлж байна. Олон улсын тэмцээнд жил болгон тасралтгүй оролцдог тамирчин, өсөм тавирлтын тамирчид чиг юм юу байхгүй. Тэгэхээр энэ спорт тавирлтын хувьд бол жил ирэх тусам Монгол сонирхох тамирчин одоо би өөрийгөө спорт тавирлтад зориулж бие бэлдэж байгаа тамирчин гэж юм бол жил ирэх тусам унж байгаа. Өсөм тавирлтын хувьд гэх юм бол Монгол дотроо тамирчид маань өөрсдөө стандарт хурдныхаа ханыг бариад жил болгон ингээд зориод хийгээд байгаа учраас тамирчдын тоо өсөм тавирлтын тамирчдын тоо жил болгон өсөж байгаа. Дээрээс нь бас монголчууд оролцсон тэмцээн болгоноос илүү амжилттай их бол ер нь бол амжилттай байдаг болсон болохоор одоо залуучуудад илүү одоо шинээр хичээлж байгаа залуучууд манаас илүү урам зоригтой урам өгж байгаа хөх гэж бодож байгаа. Тэгээд өсөм тавирлтын хувьд спорт тавирлтаас илүү ингэж сайн байгаад өндөр амжилттай байгаа шалтгаан гэх юм бол нэгдүгээр монголчууд өөрсдөө тамирчид өөрсдөө баазаа бариад бэлтгэл хийдэг болсон. Хоёрдугаарт 2014-5 оноос эхлээд олон улс руу явж сургалтуудыг авч жил болгон олон улс руу хамгийн багадаа 3-4 тамирчин явж ингэж хичээлдэж одоо олон улсын тамирчидтай зөв бэлтгэлээ хийж одоо сургалтыг авч ирсний үр дүн гэж харах юм уу? Би бол 2019 оноос эхэлсэн гэхэд тэрний надаас өмнө 3-4 жилийн өмнө одоо ч гэсэн цуг тамирчин байгаа ах нар маань бас явж тэр сургалтуудыг авч эхлүүлсэн. Тэгэхээр ерөнхийдөө өсөм тавирлтын төрөл маань арай илүү өндөр хөгжилтэй байгаа гэж хэлж байна. Яг энэ спорт олимпиад ороод албан ёсны эхнийхээ тэмцээнийг хийчих юм бол би бол Монгол улсаас медальтай авах гэж бодож байна. Тэрийг дагаад Монгол улсад илүү өргөн дэлгэрэх хөгжих баг. Манай тэмцээн шиг энэлийн сан нэг тэмцээнийх ер нь 1500 евро байдаг. Гэхдээ яг бидний тэмцээнд оролцож байгаа үгүйг мэддэг. Тэр хүмүүс өөр нь мэдэхгүй болохоор авахач мэдэхгүй байх л та. Хэрвээ тэднээс яг ингээд одоо Монгол спортын салбараас ч гэх юм уу тодорхой хэмжээгээр дэмждэг бол бид нар бас тодорхой хэмжээний хуваа өгөхөд бас болохгүй зүйл байхгүй л дээ. Шоуд нь тэмцээнд тусаал ер нь бол тэмцээний араас нэг хоног бол ерөөсөө шоуны өдөр байдаг. Бас нөгөө тамирчид дараагийн суурлууд тэмцээнүүдтэй ингээд нөгөө төлөвлөсөн байдаг учраас бас тааруулаад л шоудаад яваад байдаг. Илүү анхаарал төвлөрөлт сайтай болгоно. Одоо хийх үйлдэл одоо ингээд бүх юмаа л ер нь бол төлөвлөдөг. Одоо авирлтын спорт одоо спорт авирлж хүмүүсэнд авирлж гэсэн хоёулаа авирж авах хугацаанд өөрийнхөө бүх алхам бүрийг ингээд төлөвлөж яадаг, тооцож яадаг, хаана юу хийх үү гэдгээ шийдэж яадаг, урьдчилан одоо бүгднийг ингээд яг авирж авах хугацаанд тэр замыг бартац замыг туулж авах хугацаанд ингээд төлөвлөж яадаг учраас ер нь бол хүнийг илүү амьдрал ер нь л амьдрал дээр шууд нөлөөлдөг. Одоо ингээд олон улсын тамирчдыг харах юм бол бүгд ингээд олимпийн орноосоо дэмжлэг авчдаг. Европын холбооны улсууд жишээлбэл одоо тэмцээнд ирж байгаа машин хүртэл олимпийн орноос нь гаргаад өгсөн байх жишээний. Хувцснуудын хүртэл олимпийн орныхон үндэсний шгшээ багийнхаа хувцсыг өмссөн байх жишээний. Одоо юу гэдэг бүгд л ингээд спортын ямар нэгэн холбоо юунууд нь дэмжсэн байх жишээний. Тэгэхэд манайх одоо тамирчид бүгд ингээд жигдэрсэн хувцастай ч ингээд явж чадахгүй ч юм уу. Яаж одоо энэ юмудаа ингээд зохицуулаад болгодгийг бас нэг эргээд харчаасаа л гэж. Жохон нэг анхаарал хаяад тэр нөө систем нь болохоор нэг урд нь хүмүүстэй уулзж байсан гэсэн шүү дээ. Бид нар нь болохоор ер нь өгж байгаа хариунууд нь за нэг юу лээ олимпиад оролцоод медалийг авчих төгс шгшээ баг байруулна гэдэг яг ерөөсөө тим систем тийм билээ. Одоо спорт авирлтын хувьд гэх юм бол олимпийн төрөлд орчихсон. Одоо Монгол улс шгшээ багтай болоод тамирчтай бэлдээд ингээд олимпиад явуулах юутай байтал эхлээд медаль аваад олимп дэлхийгээс медаль аваад өөрсдөө ер нь гараад ирээд тэгжээж улсаас баг дэмжинэ гэдэг тиймэрхүү хариултууд өгчээсэн. Гэтэл одоо ингээд мөсөн авирлт олимпийн нэг төрөл болох гээд ингээд улс орнууд холбоодууд ингээд өндөр амбиц өгөөд ажиллаж байхад Монгол улс бол эсэргээрээ бүр баг зогсоод шүү